За өнөөдрийн айл маань бол ер нь бол 1000 гаруй байсан. Тийм. Тэгээ бид нар одоо өнөөдөр дөрүүлээ явж байна. Тэгээд ер нь энэ айлаа өнөөдөртөө ер нь бүгдийг дуусгана л гэж үзнэ. Тэгээ ер нь Монголын нөхцөлд бол бид одоо ингээд хярагчт маань бол ерөнхийдөө ингээд одоо хоноо бол нэг бидний юу бол ингээ хоноо ингээ нэг том хашааныг хашчихдээ. Тэгээ энэ наан нь болохоор ингээ нэг жижиг хашаа бариад тэгээ хярагчт маань ингэж игнээ зогсоод тэгээд одоо хярагч бол ингээ нэг цүнхтэй. Тэгэхээр одоо яг энэ машинаар нэг хоног ойролцоогоор хэдэн минутанд хярагч байна? 2-3 минутанд л хярагч. Нэг хоног 2-3 минут. Тэр нэг юм чи ингээл бүр яараал одоо уралдаад байгаа биш. Уралдаад биш. Зүгээр л ярьж ирээл хярагч байгаа хугацаанд тийм. Нэг хоног одоо гин байдлаар бол Монголын нөхцөлд бол юу гэж 2000 төгрөг гэж ханшин явж байна. Хярагдах хярагч байна. Тэгээд залуучууд маань бол эхнээсээ ер нь бол 100 тий 100-аас дээшээ тэгэл одоо Шинэ Зеланд руу гарцсан одоо туршлагатай залуучууд маань бол ер нь 300 400 Монголын рекорд ч одоо эзэмшиж байгаа нэг залуу байгаа шүү. Чи юу эсвэл өөр нэг залуу? Өөр залуу Арангайн Баска гэдэг өдрийн 430 хоног гэдэг. Тий. Өдөрт 430 хоног. Тэр нь гэхдээ бүр ийм яг нөгөө урлаан тэмцээд орж байгаа юм шиг хурдан биш зүгээр ингээд нэг ажлын цагаар. Тий, ер нь бол ерөөсөө л нэг өдөрт 9 цаг юм уу 8 цаг ажиллахтаа л хяргагч хүний цүнхийг нэг сайхан тайлбарлаад байгаа ш. Нөгөө гадуурч нэг юм цүнхэнд юу байна гэж хүмүүс хэлдэг штэ. Тэгвэл одоо чиний цүнхэнд юу байна? За, миний цүнхэнд бол яг хяргагчийн яг гол чухал бол одоо машин л байна да. За, хонь яргадаг машин маань байна. Ойлоо ийшээ ингээд гоё тайлбарлаад байгаа ш. Тий. Хонь яргадаг машин. Энд бас нэг байсан штэ. Тий, энд бас хөөрхөн хүнд юм аа. Тий. За, ингээд 2 ил гарan болов байгаа. Энэ хоёр адилхан юм чинь энийг би түрүүн хараад ингээд энэ мөрөөцсөн байна гэж харсан бохгүй. Энд чинь угаасаа юм биш үү? Тий. За, энэ ямар ичдтэй яадаг одоо машин байна? За, энэ бол одоо яг хонь яргадаг яг зориултын стандартын машин байх. За, энэ доот нь болохоор уул ир гэж байгаа. Дээдл нь болохоор жижиг нь болохоор дээдлийн жижиг ир гэж явна. За, энэ жижиг нь болохоор 15 минутанд одоо нэг солино. Энэ доотлын энэ том уулын болохоор 1 цаг тутамд солино. За, энэ болохоор тог бууруулагч байгаа. За, яг энэ үндсэн одоо бидний хонь хэргадаг машин маань бол энэ байна. За, тий. Яг л ер нь бол үсний машины хийцтэй адилхан. Энэ өшөө ингээд бүр ингээд наривчлаад ингээд энд ингээд харуулж байгаа бидэрт бас нэг жоохон тайлбарлаад байгаа чи. Энэ яг ерөнхийдөө За, би яг одоо яг машина яг угсраад үзүүлээд хийзээ. За, тий. Энэ юм хэдийн янзын уул та эрт юм бэ нэ? За, ер нь өдөрт нэг 8 цаг ажиллана гээл. Энэ уул маань болохоор 1 цаг тутам солигддог. Энэ том уул ирнэ 1 цаг тутам солигдно. Тэгээд буцаагаад оройн бид нар өөрснөө ирэлдэг байхгүй. Тийм үү? Энэ мундаг иртэй баг ш. Энэ яагаад нэг чи энэ угаасаа юм. Тий, угаасаа л ийм ерөөсөө яг л стандарт нь ийм. Тий. За, энэ дээдлийн жижиг ир нь болохоор 15 минут нэг солигдоо явна. Одоо 8 цаг ажиллаа, өдөрт 8 цаг ер нь стандартны ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд 8 цаг болвол орой ажил дуусаад та хэдийн. Тийм, орой ажиллаа дуусаад тийм ирээ ирлээ. Тэгээд ир болоо бас тааруулна гэж байгаа. За, ингээд ерөнхийдөө тааруулаад ингээ машины угсрах үйл явц бол нэг иймэрхүү. За, тэгээд дээдлээ ингээ чангалчихна. За. Ингээд уул машины маань ингээ уулнууд ингээд байгаа. За. Тэгээд энд болохоор ингээ зүү утас. Зүүтэйг ингээ явдаг. Тэгээ ер нь бол бас нэг юмыг яаж битүүгээ те ер нь бол жаахан эсгэлт гаруул эднэрээ бид бүгдийг нь оёод энэ нь болохоор хайлдаг утас байгаа. Яг Шинэ Зеландаас Австралид хэрэглэгддэг. Тэгээд энийг хэрэглээл явчихна. За, энэ цүнхэнд юу авч явах вэ? Цүнхэнд одоо тэгээд бас тоологч байна. Энэ чинь болохоор нэг хоноо хэргаал. Нэг хоноо хэргаал ингээл нэг гээл явчихна. Тэгээ хоёр хоноо ингээл дараал. Ингээд тоологчтой. За, цойт үг байна.
За тэгээд ирнүүд маань ингээл ерөнхийдөө ингээл энэ дотор ингээл өдөрт одоо 8 цаг ажиллах уу 9 цаг ажиллахаас хамаарал ер нь бол ингээл ирнүүд маань та өөрсдөө ирээ одоо ирлээ сурцсан тий. Тийм ер нь бүх юмаа бид нар өөрснөө хийгээд сурцсан ер нь. Наач За бас ингээл юм уу? ингээл дандаа ингээд уулнууд Маш олон ихтэй юм биш үү? Тийм ер нь бол тэгжээж л энэ ажил чинь бас явж байгаа. Энэ чиний энэ гуталчин ямар шидээн гутал байгаа юм. Энэ гутал бол одоо яг хон хэрэг чи яг стандартын гутал байгаа. Ханах гутал юм. Энэ одоо Шинэ Зеланд, Австралид одоо яг хярагчд өмсдөг. Энэ ерөөсө хөлд маш ивтэй. Тэгээ ширээр хийдэг. Тэгээд нөгөө нэг яг ингээд нөгөө нэг ажиллахад айгу яг нөгөө хөлний байрлал те эн чинь айгу нөгөө юугаа мэдрээд хонио мэдрэгд амар чухал байдаг. Тэгвэл энгийн гутал ингээд гадуураа юм өмсөж хөр чинь нөгөө бас айгу жаахан төвөгтэй болчихдог. Тэгээ яг энэ бол ерөөсө яг айгу амар байдаг. Артлын хэсэг юм хараад байлаа. Энэ одоо хаана үйлдвэрс хаанахын гутал вэ? Энэ одоо яг Австрали, Шинэ Зеланд яг өөрснийх нь юу штэ. Яг одоо хэрэг тэндэл ер нь бол үйлдвэрлэл яаж байгаа. Тийм одоо тэгээ хярагчийн өмд гэж бас нэг байна. Хярагчийн өмд чинь болохоор ингээд сууж босоод те ямар ч бийт нөгөө нэг бариу тийм юм байхгүй. Хамгийн хөнгөн. Тэгээ дээгүүр ийм мактай. Тэгээд би чөлөөтэй хөдлөн ер нь бол дөрв мөч дөрүүлээл ерөөсөө ингээд зэрэгэл хөдөлдөг. За ингээд өөрийгөө ингээд сайхан манай үзэгчд танилцуулаад. За би Булган аймгийн Могд сумын яриат Батбаярын хамтарч. За Share Mongolia төрийн бус байгууллагатай одоо хамтран ажиллаад 4 дахь жилдээ болж байна. Англиан сургалтчдын нэг. Бүр анхны сурагчтай гэж тийм. Анхны сурагчдын нэг. Тэгээд Шинэ Зеланд руугаа өвөлдөө гарчдаг. Зундаа тэгэл Монголдо хоноо яргаал явж байна да. Тэгээ энэ Share Mongolia-г хийж байгаа би танаа багийнхантай холбогдчихоо тэгээ өнөөдөр ингээд энэ Төв аймагт ирсэн байж байгаа. Одоо эн чинь бол ингээд 4 залуу 1000 хоныг нэг өдөрт ярихчаад одоо тэгээд дорнод руу орчиж 20-30 мянган хоног ярих гэж явах гэж байгаа тийм. Тэгээд ер нь ингээд 22 оноос хойш та нар үйл ажиллагаа эхэлснээс хойш нэг 500 орчим залуу сургасан гэдэг. Тэрнээс идэвхтэй нь одоо 20-30 залуу л хайр явж байна гэж байна. Тэгээд ер нь ингээд бас өчигдөр ярьж байхад Монголд ч нэг 25 бараг 25 сая юу 25 сая хонин сүрхтэй тий. Тэгээ ингээд нэг хоног ер нь ямар үнэн шар хэрэгдэн айлууд ер нь хэр дуртай хүлээж авч гин тий. Ер нь ингээд хяргахч болохын давуу талууд юу байна? Тэр талаараа бидэрт ингээд дэшгээ. За нэг хоног одоо гин байдлаар бол Монголын нөхцөлд бол юу чинь 2000 төгрөг гэж ханшин явж байна. Хяргах хийж байна. Тэгээд залуучууд маань бол эхнээсээ ер нь бол 100 тий 100-аас дээшээ. Тэгэл одоо Шинэ Зеланд руу гарцсан одоо туршлагатай залуучууд маань бол ер нь 300 400 Монголын рекордч одоо эзэмшиж байгаа нэг залуу байгаа шүү. Чи юу эсвэл өөр нэг залуу? Өөр залуу Арангайн Баска гэдэг. Өдрийн 430 хоног гэлээ. Тий. Өдөрт 430 хоног. Тэр нь гэхдээ бүр ийм яг нөгөө уралдаан тэмцээд орж байгаа юм шиг хурдан биш зүгээр ингээд нэг ажлын цагаар. Тий, ер нь бол ерөөсөө л нэг өдөрт 9 цаг юм уу 8 цаг ажиллахтаа л нэг өдөрт тогтмол нөгөө ажиллаа хийж явахтаа л тэр чинь л 400. Булган аймаг гэж энэ чи одоо энэ Share Mongolia-ийн сургалтанд хамрагдахаас өмнө бол ингээд бодвол хон харигжил байсан байлгүй. Миний мэдхээр одоо орон нутагт ингээд хон харигж байгаа айлуудаар очих орчин нэг юм 10 20 залуу нийлцсэн хоногоо сууж идэг шүү дээ. Нэг хоног дунджаар бараг л нэг 10 15 20 минут ч л бараг харагдаг шүү дээ, тий. Тэгээд тухайн хүнээсээ л болж байгаа гараа дунджаар тий. Мондгууд нь бол одоо сайн л харах үү. Тэгж л байгаа. Би ми бол олгочоод тэгэхгүй шүү дээ, тий. Тэгээд хоноо харихчих гал болгоомжтой. Тэгэхээр одоо яг энэ машинаар нэг хоног ойролцоогоор хэдэн минутанд харих чинь? 2-оос 3 минутанд л ярих. Нэг хоног 2-оос 3 минут. Тэр нэг юм чи ингээл бүр яараа л одоо уралдаад байгаа юм шиг. Уралдаад биш зүгээр л ярьж ирээл харих байгаа хугацаанд тий. Тэгэхээр одоо ингээд дунджаар нэг 10-15 минут харгадаг хоног чадвартай 10-15 минут харгана шүү, тий. Манай залуучууд бол одоо энэ сурцсан энэ машинаар бол 2-оос 3 минут. Тэгээд ер нь одоо энэ 4 жилийн хугацаанд ер нь харгуулсан айлууд маань айгүй сэтгэл өндөр байдаг. Ягаад гэвэл энэ чинь нэг өдөрт нь хонийн дуусгаад өгч чинь. Тэгээд нэг бусад ажлаа одоо хоног хугацаагаа хамаагүй нааш нь татчих жоох бусад ажлаа хийгээ явчихна. Тийм шүү дээ. Тий. Тэгэхгүй ингээд яг 1000 хоног чинь бас хэрхэх гад суувал. Тий, ер нь овоо хоног ажиллаулдаг шүү дээ. Олон хүний ажиллуулна. Тэгээ нутаг уснахаа богнолж байгаа үз тардаг шүү дээ. За Булган аймгийн Могд сумын яриат Батбаярын хамтарч Share Mongolia-д ажиллаад 4 дахь жилдээ болж байна. За тэгэхээр тэнцлийн харгалт яг эд дундаа л явж байна да. Намайг Төв аймгийн Өндөшөөд сумын яриат
Мөнх чулууны зарц самбуу гэдгээ. Тэгээ Share Mongolia 2024 оны сурагч одоо контракт 2 жил гарсан болж байна. Булган аймгийн Могод сумаас явуулын хойны яргах багт 3 дахь жилдээ ажиллаж байна. Share Mongolia-д одоо энэ жилдээ 4 дахь жилдээ ерөөдөө Монголд хойны яргаа явж байна. Тэгээд энэ жилийн үед 30 мянган оны ерөөдөө захиалгад оролцоод байгаа. Одоо бид нэр Төв аймгийн сэргэлэн сумд байна. Тэгээд эжнээсээ яваад Нормдын Баян дунд дээр очиж яргалтай үргэлжлүүлж хийх байгаа. За, Чулуунбатаа хөлтэй Аз 2 Арангаан аймгийн Цэнхэр сумын харьяат хоньны ноосоо органик бордоо Монплес үйлдвэрийн ажилтан. За 2025 онд цахилгаан ачаар хэрэгж сураад одоо ингээд 2 дахь улиралтаа Монголдо хэрэгж байна. Энэ үйл өнгөрсөн үйл 11 сараас 3 сар хүртэл Шинзланд цалинтай дадлах хөтөлбөрт хамрагдаад хэлж яагаад ирсэн байгаа. За тэгээд мөн Алтан хайж 2025 анх дугаар тэмцээний анхан шатны тэргүүн байрын чиглэлтэй хэмцэл байна.